Яг ингээл цав цагаахан байсан цаасан дээр мөр татаж чадсанараа бахархаж хүүхдүүд дараал омогшох. Тэр мөрчил хамгийн бахархалтай. Сайн цохны өрхөмдөд үзэгчтэй залуусын захирлын гифт болон маань их хөглөж байна. За яг одоо бид бүхэн хүмүүн зөвлөлбөр бага сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. За энд яг гэж ирсэн бэ гэхээр за урт насны багшид 2021 оны төгсөлтөөс нь энэ хүчцгийн баглаг за тэгээд эцгийн зөвлөлөөс нь биелэг за тэгээд сэтгэлийн үгсийн хамт илгээсэн байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа дотгошоо орж уламжлацгаая. За их л араас чинь хөвцөлтлөөтэй. За тань эндчлээ ирсэн юм аа. За баярлалаа. Би одоо за энэ 9-р анги төгсөж байгаа ангийн эцэг эхчүүд хүүхдүүдээс нэмэлүүл гэж бодож байна. Энэ хүмүүс нь мөн. Тий. За эдгээр хүмүүс танд юу гэж хэлж бас энэ хүү бэлгийг илгээсэн бэ гэхээр 2016 онд 1-р ангид элсэн орч 2021 онд 5-р ангиад төгссөн. Биднийг анх юугаач мэдэхгүй жаахан балааж барьж мэдэхгүй байхад одоо биднийг авч сургасан. За тэгээд шавнар нь өнөөдөр 9-р анги амжилттай төгсөж байна. Бидний ирээдүйн замыг засаж хүсэл мөрөөдлөөр гэрэлтүүлж аливаа зүйлд тууштай, зоригтой болгож өгсөнд баярлалаа. Багштай цаашдынхын сургууль мужуулах их үйлсэнд амжилт хүсье. Энэ жил төгсөж байгаа, 9 төгсөж байгаа шавнар эцэг эхийн зөвлөлөөс нэгээд ингээд илгээсэн байна. Таас. За маш их баярлалаа. Миний 5 дахь ангийн хүүхдүүд багшуулаад би 27 жил болж байна. Миний хүүхдүүд мундаг хүүхдүүд ирээдүйд их орондоо хэрэгтэй сайн сайхан бүхний түчээ болж сайн сайхан бүхний оргилд үргэлд гэлцэж яваарэ. Хүүхдүүдтэй маш каартай шүү. Үргэлж тэднийхээ ард талд байдаг эцэгийнхээ зөвлөл болон эцэг эхчүүдтэй баярлаж талархснаа илэрхийлье. Ер нь эдгээр хүүхдүүдийн яг нэг юм онцлог шин чанарууд нь ямар хүүхдүүд байсан бэ? Ер нь бол ингээл 1-р анги авах багталтаар л тухайн хүүхдүүд маань одоо ямар жилтэй гэдгээс шалтгаалаад ер нь их онцлог байдаг. Тэгээ энэ хүүхдүүд маань дандаа бар жилтэй. Тэгээд 38 хүүхдийн маань одоо 23 нэрхтээ хүлээж авчихсан юм байна. Тэгээ ерөнхийдөө л нэлээд тийм төчгөнсөн, тичгэнсэн дуу шуугаа ихтэй тийм хүүхдүүд байдаг да ер нь бол. Тэгээд нэг зөрүүдлэх юм бол актер зөрүүд. Тэгэл ерөнхийдөө юмыг бол ерөнхийдөө л одоо заавал цагийн тулах гээд ч юм уу эсвэл яах юм бол жоохон тэгэл өөрсдийнхөө зөрчих гээл тиймэрхүү жоохон харагдчихтай тийм хүүхдүүд байдаг да. Сурах арга барил тал дээр ер нь ямар хүүхдүүд? Ерөнхийдөө суудлын хувьд айгүй сайтай. Юмыг бол ингээд тогтоож тунгааж авах чадвартай. Тэгэл ерөнхийдөө бол өөрсдөө одоо ингээд шахаад шаардаад их юм бол бас ингээд хийгээл юм. Ер нь бол Эрдмийн баяр буюу 1-р анги өсгөлийн баяр сэтгэлд хамгийн дотн үлддэг. Яг ингээд цав цагаахан байсан цаасан дээр мөр татаж чадсанараа бахархаж хүүхдүүд дараал омогшох. Тэр мөрчил хамгийн бахархалтай. Бид нэр ингээд одоо нэг цав цагаахан цаасыг ямар ч гэсэн ертөнцийг таних өөрийн гэсэн хилттэй, нүдтэй болгоод өгч байгаагаар л бахархдаг. Ер нь бол хамгийн гэгэн бурхадтай ажилдаг хамгийн сайхан мэрэгчл. Бурхад цугласан өргөөдөө би ер нь мэрэгчлэрээ бахархах дуртай. Ингээд миний хүүхдүүд ирээдүйн зорилгоо зөв тодорхойлоод хүссэн мэрэгчлээ эзэмшээд их орондоо эрэхтэй мэрэгчлээ ээж аавтай амьдралтай сайн хүмүүс болоорой. Сайн сайхны түчээ байж явж чадаарай л гэлзаарай л гэж өрөөдөө.